Самацгаано налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид хорвол мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай эгч Уаатхан за хэмээн хаяглаж дүү саагийнх нь гэр бүлээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорч төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Ахындар мен бірге әр жыл сайын ай тойланаа. Хамаас жаас тойлатгай мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид ээлжид гинтийн бэлгийн эзэн болсон Уаатхан эгчигээ зарим хөрөлцөн ирээд байна. Юуны өмнө өнөөдөр 11-р сарын 21 нь таны нартад мэндэлсэн нандин сайхан өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За дүүн эхлээд ирсэн хэрэг явдлаа танилцуулъя ихчээ. Манайх мэдчилгээ хүргэлт. Тэгэхээр өнөөдөр таны энэ сайхан Хосгүй баярын өдрийг тохиолдуулаад эрхэм дотны хүмүүсээс нь гинтийн бэлэг илгээсэн байна. Ийм гоё цэцгийн баглаатай тэгээд бас твэр дүүрэн жимс бариад ороод ирсэн охин нь. Ер нь мэдчилгээ эхлэхээс өмнө хоёулаа нэг таах гээд үзье. Танд хүлээж байгаа хүн байна уу? Хүүхдүүд өхөө. Тэглэв яах вэ? Тэгээд мэдээж үр хүүхдүүд, ах дүүс гэдэл ээдээ хүрээлэлт энд олон бах гэж бодож байна. Одоо харин онцгойлон энэ хүнд л очиод заавал энэ үгийг дайгаараа хүргээрэй гэсэн хүний сэтгэлийн үгийг хоёулаа хамтдаа сонсъё миний ихчээ. За тэгвэл хүүхдүүд мөн үү өөр хүмүүс үү гэдг нь тодорхой болох байхаа гэж бодож байна. Гаднаа нь зэмлсэнч дотгошоогон өмөлзөж байдаг. Газрын хаанаас ч биднийг зориод ирдэг. Нартад биднийг түших нандин сайхан эгчтэй хүндээ би гэж хаягласан байна. Гинэн томоогүй насандаа гэгээлэг амьдрал мөрөөдөд ирсэн юм аа тэр хүн. Гэргий заяандаа хөтлөгдөөд гэрээн орхиод манад ирсэн юм аа. Ахтай минь ханилж аавын минь голомтонд бэр болон заларсан юм аа. Амьдралын минь жаргал зовлонгийн альч цаг үед бидэнтэйгэн хамт байдаг төрснөөс өөрцгүй эгч минь болсон юм аа. Танда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе хайртай шүү хүндэлж явдаг шүү хэмээн дүү саагийнх нь гэр бүлээс Берг хинжээнараас нь маш гоё гинтийн бэлэг барьжээ. Танд төрсөн өдрийн мэндийг хүргээд хайр шингэсэн хүндлэл шингэсэн гоё бэлгийг гардуулж байна хичээ. Хүлээн авна уу? За тэгээ дүүнэр нь их олон үгийг дайсан. Тэгээд хорвоогийн жам аав ээж хоёрыг минь булаагаад авахд аавын оронд аав, ээжийн оронд ээж байж үргэлж биднийг нь түшиж байдагт дүүнэр нь маш их баярлалдаг шүү. Эрүүлэнх байгаарай гэсэн байна. За тэгээд төрсөн өдрийн мэндийг дахин хүргье ихчээ. Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маанам үлэнд учирлаач байлгүй. За тэгээд өөдөө ихчээ дүү саагийн хэлэхдээ би өөдөө ихчийг бараг бэр ихчээ гэж хэлж зүрхэлдэггүй бэрмэн гэж хэлэхээс хатуудмаар бидний төрснөөс өөрсгүйгээр дандаа түшиж байдагт маш их баярлдаг. Миний бараг төрсөн ихчийг болсон доо гэсэн зовлон ирвэл дүүнэр нь түшээдэл тан дээрэн гүгээд очдөг шүү. Жаргахын цагт тан дээрээ л очиж эрхлэж дүүнэр нь дандаа танийг нь түшиж явдаг шүү. Энэ үр хайлын хамгийн том хамгийн бидний түшиг тулгуур нь одоо та минь учраас эрүүлэнх байгаарэ гэсэн. Одоо бас энэ бичлэгийг үзээд сууж байгаа хаа гэж бодож байна. Хайртай хадам дүүгийнхэн гэр бүл сайн сайхныг хүсэж талархал төвшүүлдэг хөгжиж. Сагит нот басна. Балачагаасна баарлгнарах мэд миндэдэ синдэрдэ. Ана кайнжуртэмэ өс балдарангусак көрөм. Мен ерэн цагийн мен кинжигэ эрэгшэм. Сомон балачгаас нортоос хамаанысэн жумстар тавста дэн дээр сав. Амаанысэн жирөөөрсөн энд. Рахмет басганы айтам. Гөп рахмет. Дэн дээр савуулсан амаан болсон. Ингээ жахслагтаа гэзэг өвшөрэй. Рахмет.
Әрине, енді өте апай қазақ айтып жатады ғой, келіні жақсы үйдің керегесі алтын деп жатады. Енді бұл шаңыраққа келін болып түссеңіз, енді өзі әулеттің ақылшысы болып, арқа сүйер анасындай, панасындай болып отырған. Сізге де Алла разы болсын дейік. Абысын тату болса ас көп деп жатады ғой. Абысыңызға да рахмет деп аттайық. Таң атқаннан бері осы кісі бір қуантып берші деп отырған Саги ағамыздың да отбасына амандық тілейік. Туған күніңіз құтты болсын. Әмин, рахмет. Саги кенже рахмет. Біткен әмина. Екі тұсқа бәріне. Азамат, бүгінде Азаматтың туған күні. Азамат балам, туған күнің құтты болсын. Мықты бір азамат бол. Еліңе елеулі, халқыңа қалаулы. Мықты бір азамат бол. Мамасының белігі бар, саған береді. Қатар кісі. Рахмет балдарым, сендердің отбасыларыңа жақсылық тілейін, аман болыңдар, жұмыстарың табысты болсын, дендерің сау болсын. Рахмет. Ай, бәрекелді. Ал енді сыйластығын арттырып, бір-біріне ерекше тосын сый жасап жатқан әулеттің шаңырағы тек қана дастарханы жақсылықта жайылсын. Келесі жүздескенше сау саламат болыңыздар. Бүгінгі бағдарламаны Уатқан апайымыздың туған күнін ерекше сыймен тәмамдаймыз. Жақсы ойладыңыз. Көптемеген қамқоры әрбір үйдің, әпке деген таңдайдан төгіледі тәтті жырың. Арнайы айтпаған мен мақтап өлең, ініңнің түзеп қанша әттегенін, жеткіздің төбемізді